За. За тэгээд хэдүүлээ залбираад өнөөдрийн чухал цаг руугаа орцгоё. Эцсээ хүртэл хайрлая, эцсээ хүртэл үйлчлэе гэсэн сэдвээр эзэн өнөөдөр яг энэ шинэ оны эхний 7 хоногт өөрийнхөө үгийг айлтж байна. Тэгээ үнэхээр өнгөрсөн 2024 оны турш та бас талархаараа. 2024 онд бидний хайртай хүмүүсээс хичнээн хүмүүс энэ хорвоог үрд орхиж хизээч бид дахиж харж чадхааргүйгээр уулзахааргүйгээр энэ дэлхийгээс явсан. Харин та энд сууж байгаа бол эзэн танд хайртай байна. Амен. Тэгээ шинэ жил ихэлсэн. Би ер нь шинэ гэдэг үгэнд маш дуртай байгаа. Христ итгэхээс болж миний амьдрал цоошин болсон. Үнэхээр Бурхны нэгүс хайраас болж амьдралыг харах хараа маань өөрчлөгдсөн. Өнөөдөр итгэл гэдэг зүйлийг Бурхан үнэхээр маш чухал тоосдог. Таны зүрх сэтгэл дотор яг Бурхны хүүд итгэх итгэл байна уу? Бид нар яг жинхэнэ сайн мэдээний талаар би тавханд хуваалцчихсан тий. Жинхэнэ яг сайн мэдээний үнэт зүйл нь яг юу юм бэ гэсэн. Тэр бол цорын ганц Бурхны хүү Есүс Христийг таньж мэдэх бол сайн мэдээ байна. Та Христийг таньж мэднэ гэдэг нь та өөрийгөө таньж мэдэх байна. Би өсөр залбираж явж байгаа нэг зүйлийг аягүй сайн бод. Хүн ер нь өөрийгөө харилж чадахгүй бусдыг харилж чаддгүй юм байна. Хүн өөрийнхөө үнэт зүйлийг олж чадаагүй бусдын үнэлэмжийг үнэт зүйлийг одоо мэдэрдэггүй. Тийм учраас өнөөдөр бид нар өөрийгөө хаанаас олох юм? Мөнгөтэй болчвол, сайхан байртай болчвол, замагдгүй таны хүсэл мөрөөд биелчихвэл таны амьдрал сайхан болно гэж бодож. Өнөөдөр дэлхийгээр өөрийгөө айлсан хүмүүс явж байгаа. Зарим нь өөрийгөө авраагийн үг эцгээ сармагчин гэж бодсон хэвээр л явж шин. Мөн үү? Харин өнөөдөр өөрийнхөө чинь үнэхээр бүтээсэн Бурхан дээр ирж. Бурхан таныг хэн байхаар, тийм үү? Үнэхээр тийм үү хэрхэн амьдрахаар бүтээсэн энэ зорилгоо ойлгох юм бол таны амьдрал утга учиртай болно. Тэгээ амьдрал бол нэг урт удаандаа байдгүй маа гэж тий нэгэн пастор залуугийн бас хэлсэн амьдралын гэрчлэл байдаг шүү дээ. Утга учиртай л байдаг. Магадгүй 100 наснаас тэд Бурхныг мэдэхгүй, худал хуурмаг шүтэнтэй, бусдыг хайрлаж чадахгүй, хайрлагч чадахгүй, зөөр хөлсөө туслууд нь зүтэн зүтгэж амьдрсаар хагаад энэ дэлхийгээс илжиг мэд нас орвол ямар утга учиртай байх вэ? Харин өнөөдөр та өөрийгөө олсон хүн гэдэг бол хамгийн чухал хүн. Би тэгээд ер нь хүн өөрийгөө олох, өөрийгөө ялах гэдэг бол маш чухал гэдгийг ойлгосон. Амьдралдаа бусдыг ялаал, бусдыг дийлэл маш олон жил явсан боловч яг үндэ өөрийгөө олоогүй, өөрийгөө ялж чадахгүй, тий яллагдаад олон жил амьдрсан. Тийм учраас өнөөдөр ах дүүс минь ээ, Бурхан биднийг бол үнэхээр тийм үү эцсээ хүртэл хайрлсан. Та итгэдэг байна уу, итгэдэггүй байна уу? Тэ ямар шашинтай байна уу, шашингүй байна уу? Тэр таныг хайрласаар л байсан. Би 24 жилийн өмнө яг энэ Бурханы хайрыг ойлгосон учраас миний амьдрал яг тэр шоронгоосоо чөлөөлөгдөж тэр харанхуй газар миний амьдрал гэрэл туссан учраас миний амьдрал тэр чигээр өөрчлөгдсөн. За тэгэхээр өнөөдөр би та бүхэнд Христос илгээлтийн чуулганыг хараа зорилго бол бид нар бол ер нь бол Христийн хайраар үйлчлэнэ гэсэн ийм зорилготой хүмүүс байна. Та Христийн хайрын тухай яг бодож үзсэн үү? Бурхны хайр, Христийн хайр. За магадгүй хайрын тухай бодох юм бол олон хайр байна. Энэ дотор дурлж үзээгүй, хайрлж үзээгүй хүн гэж бараг байхгүй бах, тийм ээ. Бүгд л хайрлуулж, бүгд л хайрлахыг хүсдэг. Яагаад? Яагаад тэгэхээр Бурхан өөрөө хайр учраас. Бид бол Бурханы хайрын бийт байхгүй. Тийм учраас бид хайр хайгааж явдаг. Тэгээ хайрыг секс гэж боддог, хайрыг мөнгө гэж боддог, хайрыг үнэхээр янз бүрийн зүйлээс хайдаг боловч эцэстээ тэд хизээч хайраар дүүргэгддэг. Харин үнэхээр тэр Бурханы хайрыг та учрах үед, түүнтэй нэгдэх үед, тэр хайраар дүүргэх үед хүний амьдрал жинхэнэс өөрчлөгддөг. Тэгээ Иохан номын 13 дугаар бүлгийн 1-ээс ер нь 10 эдгээр ишлэгийг би та бүхэнд уншиж өгье. Есүс өөрийн дагалдагч нарыг эцсээ хүртэл хайрлав гэж хэлсэн. Харин бид нар өөрсдийн үнэхээр хайртай хүмүүсээ эцсээ хүртэл хайрлаж чаддаггүй. Магадгүй бид сэтгэлийн хөдөлгөөнөөр, мэдрэмжээр бидний амьдрал янз бүрийн асуудал тохиолдоход бидний хайр хөрчдөг. Гур хайрлах юм битгээл үзэн яддаг. Хайртай хүмүүсөө хүртэл заримдаа бараг үхчихээсэ гэж хүртэл бодол төрдөг. Би өнөөдөр яг энэ дээр юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ дэлхийд муу хүн гэж нэг ширч байхгүй. Бид нар алдаж оноо, бүдэрч яваа хүмүүсээ муу гэж боддог. Муу хүн гэж нэг ширхэгч байхгүй. Харин муу ерийн сүнс гэж байгаа алж устгах сүрүүл хүч гэж байдаг. Тэгээ Есүс шавнырынхаа хөлийг угаав гэж хэлж байгаа. Энэ энэ ертөнцөөс салж эцэг өөдөө очих цаг нь болсныг алгасал баярын өмнө Есүс мэдээд дэлхийд байгаа өөрийн хүмүүсийг хайрлан тэднийг эцсээ хүртэл хайрлав. Өөрийн хүмүүсийг хайрлан тэднийг эцсээ хүртэл хайрлав гэж хэлсэн.
Цаашаа унших юм бол оройн зоогийн үеэр Есүсийг бариулах санааг Симоны хүү Искариотын Иудосын зүрхэнд диавол хэдийн өгчөө гэж хэлсэн. Өнөөдөр эндээс харах юм бол та нар нэг зүйлийг бодоод үзээрэй. Бурхан эцсийн хүртэл өөрийг нь хайрлж итэл түүний дагалдагч түүнийг бариулах санааг зүрхэнд нь диавол аль хэдийн өгчөө гэж хэлсэн. Өнөөдөр маш олон хүмүүсийн зүрх сэтгэл дотор диавол ажиллаа хийдэг шүү. Бусдыг үзэн ядах, тийм ээ, махбодын хүсэл тачаал, гэм нүгэлд уруу татах энэ зүйлийг диавол хүмүүсийн зүрх сэтгэл дотор хийдэг байна. Бид нар хүмүүсийг үнэхээр хийсэн гэмтээ нүгэлтээ бид нар хамт хараад аригчин ч юм уу, хулгайч ч юм уу, дээрэмчин гэж хараад. Харин Бурхан биднийг хизээж тэгж харддаг. Загалмаа дээр Есүс цовдлогж байхдаа юу харсан бэ гэхээр хүний нүгэл хүний үн цэнээрийг салгаж харсан. Би Христ итгэсэн цагаас ахуулаад ер нь яг Христийн бодол санаатай болохын тулд Бурханы энэ хайрын гүн гүнзгийг ойлгосны дараагаас хүмүүсийн алдаа асуудал төр биш. Магадгүй тэдний ард харин алж устгах сүрэл мөр Иесус байгаа шүү. Хүнийг нь харах юм бол Бурхан түүний төлөө нас орсон шүү. Түүний төлөө амиа өгсөн шүү. Энэ хүн маш үн цэнтэй гэдгийг ойлгох үед бид нар түүний төлөө залбирах, хайрлах сэтгэлтэй болж эхэлдэг. Есүс энэ дээр юу гэж хэлсэн бэ цааш? Эцэг нь бүхнийг моторт нь өгснийг болон Бурханаас ирээд Бурхан өд буцан явж байгаагаа Есүс мэдээд зоогийн ширээнээс босож гадуур хувцаа тайлан альчуур овч бүслэв. Тэгээд савн тус хийж шавнарынхаа хөлийг угаагаад бүсэлсэн альчуураараа альчиж эхлэв. Есүс Симон Петр дээр ирэхэд Петр түүнд "Эзэн минь, та миний хөлийг угаах гэж үү?" гэв. Есүс хариуд нь "Чи миний юу хийж байгааг одоо мэдэхгүй, харин чи хожим ойлгоно" гэлээ. Петр түүнд "Та миний хөлийг хизээч угаахгүй шүү" гэсэн Есүс "Хэрэг би чамааг угаахгүй бол чамд надтай гих хувь үгүй" гэлээ. Гэтэл Симон Петр түүнд "Эзэн минь ээ, зөвхөн хөлийг минь ч биш бас гар толгойг минь ч угаагаач" гэж хэлв. Есүс "Усанд орсон хүн хөлөөсөө бусдыг угаах хэрэггүй. Тэгэж бүхэлдээ цэвэр байна. Та нар цэвэр байна. Гэхдээ бүгдээрээ биш шүү" гэв. За энэ урагчийн тухай ярьж байгаа юм тий. Нэгнийхэн зүрх сэтгэл бол айл хэдийн ингээд Есүсийг 30 мөнгөн зоосоор боолын үн гэж байгаа төрөөр барьж өгөхөр аль хэдийн диавол шүглдсэн байсан. Магадгүй өнөөдөр бидний амьдрал сайхан амьдрахыг бүгд хүсдэг. Бүгд л мөрөөддөг, бүгд л хичээдэг. Гэхдээ биднээс шалтгааллахгүйгээр биднийг алж устгах мөрийн сүнс диавол бидний амьдрал шүглдэг. Архитмаар, завхаармаар, үзэн ядмаар, амиа хорлмоор, тийм ээ? Үнэхээр магадгүй янз бүрийн махбодын хүсэл тачаалаар дамжуулан биднийг тарчлагдаг. Харин хэрэг бид үнэхээр яг энэ үед бид нар яг өөрийгөө хинбэ гэдгийг мэдэх юм бол, үнэт зүйлээ олж чадах юм бол бидэнд үнэхээр эрх мэдэл байгаа аахгүй юу? Зүгээр тэр махбодын хүсэл тачаал энэ диаволын шүглж байгаа зүйл бид Есүсийн нэрээр эсэргүүцээд хүлээд хөөх эрх мэдэл бидэнд байх. Тэгээ цаашаа харахад юу гэж хэлсэн бэ? За та нар бүгдээрээ цэвэр биш шүү гэж айлдав. Тэгтэл тэдний хөлийг угаасны дараа гадуур хувцас авч дахин тоглон суугаад тэдэнд та нарт би юу хийснийг мэдэж байна уу гэж асууж байна. Би номлол билж байхдаа би бас өөрөөсөө асуусан. Есүс надад яг юу хийсэн бэ? Есүс шавнартай юу хийсэн бэ? Тэгээ би Бурханд үнэхээр талархсан. Найдваргүй байсан шүү дээ. Миний амьдрал шавар шалбааканд харанхуй дотор хараал дотор байсан. Өшнөө өхөл үтсэн. Өшнөө зовлон тууссан. Би хаягдсан байсан, хинч биш болсон. Хайртай хүмүүс минь ч тоохоо болсон. Тийм байсан. Харин эзэн намайг голоогүй байхгүй юу? Би эзний нэрийг дуудсан тэр өдрөөс миний амьдралд намайг хүн гэдгийг минь, хин гэдгийг минь бас надад Бурхан хайртай гэдгийг тэр надад хэлсэн. Хүн ер нь хайрыг мэдрэх үед хүний амьдрал өөрчлөгддөг шүү дээ. Яагаад бидний амьдрал өөрчлөгдөхгүйгээр бидний хүний хайр хоригдтгой байдаг, өөрчлөгдөхгөө байдаг. Бид өөрсдөө хайрлж, өөрсдөө хайрлуулах гэж оролддог боловч хизээч бидний хүн сэтгэл тултал нь тэр Бурханы агапи болцдгоор хайрлж чаддгүй учраас бидний зүрхсэл имтэрч гимтээд бид нар итгэхээ болцсон байхгүй. Тэгээ олон жилийн дараа Есүс чамд хайртай гэхэд амтан салавчигээ Библийн ураал явуулчихсан. Яагаад тэгэхээр бүр хайрыг үзэн яддаг болцсон байсан. Хайр гэдэг яг юу гэдгийг ч мэдхээ байлцсан байсан. Харин эцсийн мөчид Бурханы хайрыг яг гүн гүнзгийг ойлгох үед хүний амьдрал бол өөрчлөгддөг. Бурханы хайртай учирсан хүний амьдрал хизээч өөрчлөгдөхгүй байх боломж байхгүй. Энэ дэр ингэсэн та нар юу хийснийг нь мэдэж байна уу гэж хэлж байгаа. Таны амьдрал Бурхан юу хийснийг та мэдэж байна уу? Та өнөөдөр энд амьд сууж байгаа бол Бурхан танд хайртай байна гэсэн. Амьсгалчин тасраагүй бол танд Бурхан хайртай байна гэсэн.
Амьсгал бурхнаас ирдэг шүү дээ. Та өөрийнхөө хүслээр хизээш 1 минут 1 секунд ч амьсгалж чадахгүй. Би 2001 оны 6 сард 9 хоног би аппараттай гуурстай байсан. Хамгийн амар өвдөлт, хамгийн амар тарьчил, хамгийн амар өвдөлтийн шок гэдэг бол хүн өөрөө амьсгалж чадахгүй. Би бурханаас гуйсан, бурхан ингэж зоож намайг авчаач гэжсэн. Тэгээс үлдээ бурхан би нэг удаа өөрөө амьсгалж үзмээр байстэй гэж эцсийн мөч тэгж гуйж ирсэн. Би өнөөдөр та бүхнийг үнэхээр уриалж, бурхан танд маш их хайртай байна. Та юу хийсэн хамаагүй. Та хэн байсан одоо ямар ч хамаахгүй бурханд. Харин өнөөдөр та энэ сууж байгаа бол бурхан таныг дуудсан баг. Энэ амьсгал бол тийм үү? Тасраад хүний амьдрал дуустдаг юм биш. Энэ амьсгал тасралаа мөнхийн амьдрал эхэлдэг ш. Есүс энэ дэлхийд байгаа өөрийн хүмүүсийг эцсийг хүртэл хайрлав гэж хэлж байгаа. Тэгэхээр ингэж хэлсэн. Та нар намайг багш эзэн гэж дууддаг гэж хэлсэн. Бид бурхныг эзэн минь ээ, бурхан минь ээ, аврагч минь ээ яа олон жил дуудсан баг. Дууддаг л одоо ч гэсэн. Хоол идэхтэй хүртэл магадгүй яг чин сэтгэлээшээ биш шашинлаг болсон. Баярлалаа бурхан минь амин. Тэгээ нөгөөх нь ямар ч тийм бурхантай харилцаа байхгүй. Ямар ч одоо юу гэдгийг ам байхгүй. Ийм залбирал болсон явж иж магадгүй баг. Гэхдээ эндээс харах юм бол ингэж хэлсэн. Тэр нь би мөн гэж хэлж. Би бол багш мөн, би бол эзэн мөн. Та нарын зөв. Тэгвэл би эзэн бөгөөд багш шатлаа. Та нарын хөлийг угаасан юм чинь та нар ч мөн нэг нэгнийхээ хөлийг угаах учиртай. Миний та нарт хийснийг та нарт бас хийгээсэй хэмээн би жишээ үзүүлсэн юм гэж хэлж байгаа. Цаашаа унших юм бол ингэж хэлсэн. Үннээр би та нарт хэлье. Боол илнээсээ агуу биш, мөн элчин илгээгчээсээ ч агуу биш юм. Үүнийг мэдэж үйлдвээс та нар ерөөлтэй гэж хэлсэн. Та ер нь хийж байгаа зүйлээр нь яг мэддэггүй зарим зүйлээ. Зарим зүйлээ мэдэх шаардлагагүйгээр хийж идэг те. Би ер нь бол хийж байгаа зүйлээ аль болохоор мэдхийг хүсдэг. Мөн бурхан хийх гэж байгаа зүйлээ заавал мэдүүлдэг. Хийх гэж байгаа, танаар хийх гэж байгаа зүйлээ заавал мэдүүлдэг. Яагаад бид нар хогийн цэг рүү яваад байгаа? Бидний хизээч танихгүй, биднэрт хизээч эргэж ашиг өгөхгүй хүмүүс. Яагаад асрамжийн газар очиод байгаа тэр газар? Миний аав ээж байхгүй, ах トゥ ч байхгүй. Яагаад гудамжны хүмүүс бид нар өөрийнхөө хоолыг өөрснийхөө зөрчилийг зориулаад товцгоноор өгөөд байгаа. Яагаад бид нар шорон руу яваад байгаа юм? Энэ шоронд одоо миний ах トゥ нэг ч байхгүй шүү. Гэтэ яагаад тэгэхээр Бурхны хайрыг мэдж байгаа учраас тийш явж байгаа маа. Өнөөдөр үйлчлэл гэдэг бол зүгээр эндрийн ард байдаг, энэ тэнд нэг юм гоё элит газруудад очиж номлодог. Энэ бол үйлчлэл биш. Есүс бол уулан дээр оргил дээр бол эцэгтэйгээ уулзах гэж залбирах гэж гардаг байсан. Библиэс харах юм бол Есүсийн үйлч дандаа бэлт байсан. Тэр өлсөж байгаа хүмүүс, өвчтөе хүмүүс, өвч байгаа хүмүүс, ядарсан хүмүүс, чөтгөрт хөлөгдсөн хүмүүс төр Есүс очиж үйлчилж байсан. Тэгэхээр энэ чуулган ер нь бол яг л жишээ үзүүлээд байгаа байхгүй. Энэ чуулганд илгээлтэнд авч яваад энэ тэнд хийж байгаа үйлчлэл бол бид нар бол яг л Есүс бидний яаж хайрлсан, бид тэр хайраар бие биенээ хайрлах, тэр болцолгүй хайраар бид нар нийгэмд хүрч үнэхээр Бурхныг алдаршуулах ийм зорилгоор бид үйлчилж байгаа. Тийм учраас өнөөдөр би та бүхэнд үнэхээр уриалж байна. Тэр Бурхан атлаа, тэр үнэхээр тийм үү багш атлаа. Тэр боол чамдрынхаа хөлийг угаасан. Харин би та нарт хэлье гэж хэлж байгаа шүү дээ. Та нар бие биенийхээ хөлийг угаа гэж хэлсэн. За одоо утга учиргүй биенийхээ хөлийг гаргаж угаах тухай биш л дээ. Үйлчлэх тухай. Магадгүй хин нэгэн гэм дунаад бохирдоод хин нэгэн амьдралын алдаан онон дотор явж байгаа бол өнөөдөр бид нар хайраар үнэхээр нэгүсээр бид нар тэнд хүрэх ёстой. Тийм учраас өнөөдөр Есүс ингэж хэлсэн тийм ээ. Би эзэн багш гэж хэлсэн. За энэ үгийг та үзэрсэлтэй үнэхээр зүрхнийхээ гүнд үнэхээр яг үннээр хүлээж аваар. Есүс таны яг эзэн мөн үү? Есүс яг таны багш мөн үү? Би одоо энэ жил зорилго тавьж байгаа. Нэлээд олон зүйлүүдийг бичээд байна. 24 онд маш олон зүйлийг бичсэн. За ер нь бол 90-с дээш уугиндээ би чагт тавьсан баг. Тэгээд энэ жил бас ингэ зорилго тавьсан. Библийг нэг бүтэн уншина, хоёр бүтэн сонсъё. Тэгээ илгээлтүүдийг ингэ жигсаага тавьсан баг. Тэгээ боломж болгонд би нэг хүнд таны хайрыг харуулнаа. Боломжтой боломж болгонд шүү. Боломжтой гэдгийг нь юу хэлж ийнө вэхээр бид нар өнөөдөр яг эргээд ингэ харах юм бол үйлчлэл гэдэг бол боломжтой үедээ, мөнгөтэй үедээ, завтай үедээ хийдэг биш байхгүй. Хин дуулууртай, хин сэтгэлтэй үнэл хийдэг. Тийм учраас
Одоо онцгойлон эзэн бол сүүлийн үед бол тэр мундгуудаар мэдлэгтэй агуу хүмүүсээр биш, дуулууртай хүмүүсээр л бурхан ажиллахаар болж байгаа. Тийм учраас ахын дүүс минь ээ, бидэрт өнөөдөр яг үнэхээр яг эзэнд үйлчлэхийн тулд бид нар маш даруй байх хэрэгтэй байна. Бардам хүн ер нь бол эзэнд үйлчлж чаддаггүй. Есүс эцсийн хүртэл хайрлсан. Есүс өөрийгөө бүр дорд болгон гэж хэлж байгаа шүү дээ. Боолын дүрийг аваад ирсэн байгаад. Филиппо номын 2-р бүлгээс хэдүүлээ харах юм бол 2:1-11 дээр ингэж хэлсэн. Би эндээс уншиж чигээ. 2025 он таны хувьд бол гэр бүлийнхэнтэй үйлчлэр, хайртай хүмүүстэй үйлчлэр. Хүнийг хайрлна гэдэг яг ямар утгатай юм болов? Би хайрыг дандаа гоёор төсөөлдөг байсан. Энэ дэлхийн хамгийн хэцүү зүйл бол хайр байхгүй. Тэ? Хажууд байгаа хүнээ хайрлна гэдэг төвчээрээр л эхэлж байгаа шүү. Тэр хүний надад миний дургу зан чанар хандлага бүхий л зүйлийг төвчнө. Тэгээ дараагийн талд нь хайрын талд нь инэрэнгүй байдал байна. Инэрэнгүй байх. Энэ дээр ингэж хэлсэн Христийн дарууг дөөрэх үү гэж хэлсэн. Та үнэхээр 2025 онд эзэн дүүлчинд өөрийгөө даруй болох хэрэгтэй. Би энэ эзний үгийг уншиж байхдаа би үнэхээр бурханд өмнө гэмсчихсэн. Би боол атлаа, шороо атлаа, нүгэлтэн атлаа, хинч биш байсан атлаа би ямар бардан болцсон юм бэ? Үнэхээр энэ бурхны хүү, энэ орчлын ертөнцийг бүтээсэн агуу бүтээгч бурхан атлаа хүн болон боолын дүрээр ирсэн тэр өөрийгөө хоослон тийм үү загалмайн үхэл хүртэл дуулууртай байсан гэдэг энийг уншиж явах үедээ энэ агуу ариун бурхан энэ бүх дэлхийг бүтээсэн надад амьсгалыг өгсөн гэж хэлж байна. Би сэхэнд байхдаа амьсгалж чадахгүй байсан. Харин дуулал номыг уншиж явахад 27 дугаар Йов номын 27 дугаар бүлэг дээр хэлсэн байдаг. Йов бурхан тандан хашгирж байгаа шүү дээ. Дотор амь гэж хэлж байгаа. Хамарт бурханы амьсгал байх хугацаагийн тухай гэж. Танд бурхан үнэхээр хамарчин амьсгалыг өгсөн. Энэ цаг хугацаатай шүү. Үлдсэн цаг хугацааг та үн цэнтэй өнгөрөөгөр. Тэгээ миний аавын маань хэлсэн үг ерөөсөө олон жил мартагддаггүй байсан. Амьдд нь аавыгаа хайрлаарай минийхөө. Өгсөн хойно аавынхаа өшөөг алтаар босгосон ч аав нь мэдэхгүй шүү дээ гэж хэлсэн. Нэрээ хүнийг амьдд нь хайрлахгүй бол нас орцсон хойно хэдэн мянган зул асаагаад хэдэн мянган лан алтаар хөшөө босгоод тэр хүн хайрыг мэдрэхгүй шүү дээ. Тэгээд өнөөдөр би бас та бүхэнд юу гэж хэлэх гээд энэ нөхөр ер нь бол бид хайрын бит. Та хайрлаж чадахгүй бол та үнэхээр хайрлаж чадахгүй бол таны амьдрал утгагүй хоосон л өнгөрнө. Тэгээд эндээс ингэж хэлсэн. Тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулал гэж хэлж байгаа. Чуулган таныг зоригжуулдаг газар байна. Магадгүй бид нар өнгөрсөн 7 хоногийн турш магадгүй дэлхийн зовлон бэрхшээл үхэл хагцал янз бүрийн зүйл дотор та туулсан бах. Тэгээд харин яг тэр дотроо үлдэх юм бол муу нэгэн ирээд шүглэнэ. Бурхан чи хаана байгаа юм? Чи өснөө залбирсан. Хариулт чи хаана байгаа? Итгэхэд олон жил явлаа юу хоцсыг гэх. Өнөөдөр та юу хоцсноо мэдэх ёстой баг. Би танд хэлье. Энэ дэлхий оюу толгойн бүх алтаар чудалдаж авч чадхааргүй. Энэ дэлхийгээс юугаарч тийм үү хэмжиж чадхааргүй тэр амьдралыг бурхан танд өгсөн баг. Та өөрийнхөө нүглийн асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ. Та магадгүй насураад тийм мөнхийн усад очих асуудлаа та өөрөө шийдэж чадахгүй баг. Харин загалмай дээр бурхан хүүгээрээ төлцсөн. Таны төлөө төлсөн баг. Та энэ үнэт зүйлийг ойлгох юм бол таны амьдрал маш үн цэнтэй байх. Та юу ч гүйсэн та үнэхээр тийм үү сэтгэл хангалуун баяр хөөртэй байж чадна. Хэрвээ танд талархал байхгүй үнэт зүйл ойлгохгүй бол юу ч байсан та хоосон байх. Би баян хүн гэдгийг ямар хүн гээх мөнгөтэй хүнийг нэх баян хүн гэдэг юм уу? Мөнгөтэй хүмүүснийх өгдөггүй. Харин үнэхээр итгэлтэй хүмүүс, сэтгэлтэй хүмүүс л хүмүүст өрөөл болдог. Хин их өгч чадж байгаа хүн л хамгийн баян хүн баг. Хичнээн хүнд та бурхны тухай ярьж гисэн. Хичнээн хүнд та цагаа гаргасан. Хичнээн хүн дээр очиж та сайн мэдээр залбирч ирсэн. Хичнээн өвчтөө хүмүүстээр очиж өлсөж байгаа хүмүүстээр та хоолоо хуваалцаж ирсэн. Та бодоод үзээрэй. Тэгэхээр эндээс сарах юм бол ингэж хэлсэн. Хайрын тайвшрал, сүнсний нөхөрлөл, инэрэнгүй болоод өрөв сэтгэл бий бол адил бодол санаа, адил хайртай байж нэгдмэл сүнс, нэг бодол санаагаараа намайг бүрэн баярлуул. Юу ч амин санаархал эсвэл их хэрэг зангаар бүхий. Харин даруугаар бие өөрөөсөө дээр гэж үзэж хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус харин бусдын ашиг сонирхлыг хар. Өөр хоорондоо Христ Есүс байсан тийм бодолтой бай. Хэдийгээр тэрээр Бурхны дүр байсан ч Бурхантай тэгш байх гэсэнгүү харин өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ.
Хүн төрхийг олсон тэрээр өөрийгөө дорд болгож үхэлд загалмайн үхэлд хүртэл дуулууртай байв. Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр түүнийг өргөмжилсөн бөгөөд алив нэрээс дээд нэрийг түүнд сойрхов. Ингэснээр Есүсийн нэр тэнгэр дэх газар дээрх газрын доорх бүгд өвдөг сүгдэж хэл бүхэн Есүс Христийг эзэн хэмээн өчөж эцэг Бурханд алдрыг өргөхийн төлөө гэж хэлсэн. Өнөөдөр үнэхээр талархдаг. Өнгөрсөн 2024 онд хичнээн хэлүүд, хичнээн гарууд тэнгэрт өргөгдөж Есүсийг эзэн гэж дуудсан. Та харсан, та хамт байсан. Өнөөдөр үнэхээр яг энэ юутай холбоотой? Есүс өөрийгөө бүр дорд болгосон. Бид илгээлтэнд явах болгондоо өөрсдийнхөө дорд болгодог. Тийм ээ? Гэрийнхэн тэр тухтай буудангаа орхиод бид нар үнэхээр би талархдаг чуулганыхан да. Надтай хамт тэр шалан дээр мишокон дунтаал. Тэгэл юу ч чамаагүй идэл, хаан чамаагүй унтаал, хинт чамаагүй сайн мэдээд байгаа л яг л Есүсийн яг л хийж байгаа зүйлийг бид хийдэг. Тэгэхээр өнөөдөр ах トゥ ус минь ээ, би та бүгдийг үнэхээр уриалж байна. Ер нь үйлчлэх зүрх сэтгэл гэдэг бол Бурхны хайрыг мэдснээр л хэлдэг. Та яг Бурхны хайрыг, Христийн хайрыг яг та яг ямар өндөр хийгээд өргөн гүн болохыг та үнэхээр ойлгосоо гэж хүсэж байна. Паул бол юу гэж хэлсэн бэ? Тэ? Паулын энэ загтлаас ингээ харах юм бол ер нь энэ дээр бас хэлсэн ба юу ч амин санаархал эсвэл их хэрэг зангаар бүх хийх гэж хэлж байна. Үйлчлэл гэдэг бол хайрын үүднээс хийдэг ш. Би одоо 20 хэдэн жил цуглаанд төрүүлж ирж байна. Тэгээ та нарын сууж байгаа сандлыг ингээ засчдаг. Тэгээ магадгүй хамгийн сүүлд ер нь явдаг. Сүүлийн үед чуулганыхан маань бас их гоё талархалтай, Бурханд хайртай, даруугаар ингээд чуулган сэвэрлж байгаа харагдав. Би танд нэг зүйл хэлье. Та нэг сандлыг авчраа тавих, та нэг ширээ арчих, нэг аяг угаах чинь шагналтай шүү. Үйлчлэлийн шагнал хизээш алдагдахгүй. Бурхан хизээш бодлоо ярьдаг байхгүй. Иш үзүүлэгчийг гэж хэлсэн баг. Тэгээ миний нэрээр хинд аяг ус өгнө, тэр шагналаа алдахгүй гэж хэлж байгаа шүү. Бурхан таныг энэ даруугаар үйлчилж байгаа тэр зүрхсээ чинь Бурхан үргэлж шагнах болно. Та бусдад болон Бурханд үйлчилж явах, Бурхан танд үйлчлэгийг мэдэх үү? Таны амьдралд байгаа дайсныг чинь бодоо олгож идэг баг. Та энэ Бурханыг магтаж явах үед таны амьдрал төлөвлөсөн байсан дайсны замууд нурж идэг. Тань руу чиглэх дайсны зэвсгүүд амжилт олохгүй гэж идэг. Та энд Бурханд хандан залбирж явах үед Бурханы үгийг сонссон зүрхсэтлээ хүлээж аван үнэхээр тийм үү сүнс дотор итгэлээр үнэхээр түүнийг хүлээж авч явах үед энэ үр таригдж идэг. Энэ үг тунхлагдлаа шүү дээ. Та итгэлээр яг 25 оны хараараа түрүү бид нар залбирсан. Эзний үгээр ингээд залбирч нэрээр залбирсан учраас таны тэр ерөөлөд тогтцсон шүү. Тэгээ энэ сүнслэг хүч таны амьдралд ажиллаа хийх болно. Тэгээ ерөөлөд тогтж байгаа газар юу болох вэ? Хараалууд харанхуй хүчнүүд нурж идэг баг. Нөгөө талаас нь та бодож үзээр үхэл амьдрал энэ тэмцэл үргэлж бидний амьдралд өдөр болгон цаг секунд байдаг. Тийм учраас өнөөдөр ахын дүүс минь ээ. Өнөөдөр үнэхээр биднийг даруй байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ би ер нь бол энэ тэнд явахдаа энийх өөргөө нэх пастор гэж зарлаад байд. Гэтэ тэр хүн болгон пастраа гэж дууддаг. Тэр түрүү Бурхны тосолсон тосолгоо байд. Дуудлага байд. Би өөргөө дандаа Бурхны зарц гэж хэлдэг. Би та нарт үйлчлэхээр ирлээ гэж хэлдэг. Нэг сэрэнгийн пастор үйлж ирсэн. Айгүй олон пастор дагуулад очсон байсан. Би пасторудаас энд пастор ирэх хэвтэй гэхлээрээ бүгдээрээ даруугаар үйлчлэе. Хинээч баг пастор гэж мэдхгүйгээр явъя гэсэн. Тэгээ нэг пастор үүс урд нэг олон пасторууд ирэхээр нөгөө пасторудаа үйлчлэгээ ядарчдаг. Ямар копи өгөх үү, ийм төгөө гэж. Нэг ч копи асуусан хүн алга, хинч пастор нь мэддэхгүй. Үнэхээр Бурхны хайрыг мэдэрлээ гэж үйлчилсэн. Тэр өнөөдөр би танд үнэхээр ятгаж байгаа зүйл маань. Та хайрлах чадах юм бол, та үйлчилж чадах юм бол өнөөдөр үнэхээр таны амьдрал баяр хөөртэй байна. Библиэлд сарах юм бол тэр хүнтэй адил болж гэж хэлсэн. Боолын дүрийг өөрийгөө дорд тулгалж загалмайн үхэлд хүртэл тийм үү дуулууртай байваа гэж хэлсэн. Би ер нь Паулын загтуудад айгүй хайртай хүн байхгүй. Миний Библиэл дээрээс ер нь үлгэрдэн дөөрэх хүн бол Паул байдаг. Та Паулын үнэхээр сүлд хэлсэн үг та мэдчихс замаа дуусгасан гэж хэлсэн. Итгэлээ сагсан гэж хэлсэн. Сайн тэмцлэр тэмцсэн гэж хэлж байгаа. Энэ чуулганы хүмүүсийн амьдрал ирээдүй тийм байгаас. Би таныг өнөөдөр үнэхээр яг шийдвэр гаргаасаа гэж хүсэж. Би зөвхөн өөрийнхөө төлөө биш аахгүй юу? Хэрэв би итгэлээ сахиж, би замаа дуусгаж, би сайн тэмцлэр тэмцэж,
Би үнэхээр Бурхны хайраар хайрлаж би бусдад болон Бурханд үйлчлж чадах юм бол миний үр удам өрөөгдөх болно. Бурхны амлалт тэдний дээр автоматар ирнэ гэсэн үг. Амен. Тэгээд Есүс Марк номын 10 дугаар бүлэг дээр хэлсэн байдаг тийм. Тэр 10 дугаар бүлгээс та түүх унших юм бол Библийн түүхүүдийг сайн уншиж байгаарай. За юу. Яаковын хоёр яадаг вүлээ? Нөгөө Есүсээ хаанчтай очихоор таны баруун зүүн гарт сууя гэж тийм. Бараг л өөрийнхөө бараг хүн болгон ер нь бол нэг юм Бурхны хажуу суучих гад. Ер нь бол байгаа газараа арай нэг дээр газар өндөрлөхт нь тийм нэг захирчих гал идэв шүү дээ. Тэгсэн чи энэ таяр би мэдэх хэрэг биш. Бэлтгэгдсэн хүмүүс их гэж хэлдэг байхгүй юу? Тэгээ юу гэж хэлдэг вэ гэсэн нөгөө 10 нөгөө хэдийгээ үзий ядчих нөгөө хэрэг. Өнөөдөр ч тийм тэмцэл бол хэн нэгэн гээд арай жоохон өндөрлөгт гараад ирдэг, хэн нэгэн жоохон арай илүү болохоор олон хүмүүс ер нь жоохон тий биеинд атаархах асуудал гардаг. Тэр үед ч ийм зүйл болж л байсан. Харин Есүс юу гэж хэлсэн бэ тэднэрт? Хүний хүү үйлчлүүлэхийн тулд биш, хүний хүү үйлчлэхийн тулд ирсэн гэж хэлж байгаа. Та нар боддоо Бурхны хүү хүний хүү болоод ийм даруу болоод ирсэн баг. Тэгсэн чи бид нар хүний хүүхдүүд боол хэрнээ хүн атлаа Бурхан шиг аялах гэдэг те заримдаа. Тэгэхээр өнөөдөр ах дүүс минь ээ та өнөөдөр шийдвэр гаргаараа. Та гэр бүлдээ үйлчлээрэй. Магадгүй өнөөдөр Монголд ямар зарчим үйлчлэгийг мэдэхгүй. Зарим айлууд аягач угаадгүй ир хүн, хогооч шүрдгүй ир хүн байдаг гэжсэн. Би одоо их нэртэйгээ гэрлээ 20 хэдэн жил аяг угаалаа, юмаа угаалаа, гэрээ цэвэрлээ гэдээ надад мууцсан юм юу саалгагүй шин. Би энэ хайрлаж байгаа юм чи хэн аяг угаа, хэн хоол хийсэн, хэн тамаатай юм. Тийм биз дээ. Ёс жаншлыг хайр давах ёстой ш. Ёс жаншлаас болж үүрэг хариуцлагын амьдралаар битгий амьдраасаа гэж хүсэж байна. Үүрэг хариуцлага айгүй хэцүү шүү дээ. Чи ихнэр байж, чи нөхөр байж. Яг үүндээ үйлчлэл хайраар амьдрах хэрэгтэй байхгүй. Ихнэртээ үйлчлдэг. Ихнэр маань надад үйлчлдэг. Би тэр биеийг ашигладаг, биеийг хайрладаг байхгүй. Тэгээ гэр бүл дотор ч гэсэн хүүхдүүдтэй би хайрладаг. Хүүхдүүд манаас гэр цэвэрлээд аяг угаагаад хоол хийгээд одоо сүүлийн үед би бас аав гэдэг нэрний утга учирыг ойлгож баярлж шít. Огтнороо өмсүүлээл, тэврүүлээл. Энэхээр эн чи хайрыг мэдэрч шít. Тэр өндөр хайрлахад танд яг юу саад болоод байна? Ёсчин саад болоод байна уу? Бардам зан саад болоод байна уу? Хүн ер нь бусдад хайрлаж үйлчлэхэд ер нь бол бардам л бол хамгийн том саад болдог зүйл. Бардам бол хоёрдугаар хуваа хичээсэн байдал. Яг адилхан гаднаас ядарч орж ирчээд би ядраад байна гээл. Чи хоол хийх ёстой гээл. Хоёулаа ядраад ороодсон нэг нь махаа өршөлтөө нэг нь гурлаа зуурч. Яга болохгүй гэж. Бурхан биднийг эрх тэгш байхаар бүтээсэн. Эрэгтэй эмэгтэйг мэдээж эмэгтэй хүний тэргүүн эрх хүн гэсэн. Гэхдээ энийг дарал гэсэн утгаар биш. Хайр дотор удирдах чиглүүл гэсэн. Хангаж хамгаал гэсэн утгаар тэргүүн болгосон байхгүй. Тэргүүл гэсэн. Манлал гэсэн утгыг илэрхийлж. Тийм учраас ахын дүүс минь ээ би та бүгдийг үнэхээр ятгах байна, бас уриалж байна. Библиэлд Эфес номын 3 дугаар бүлэг дээр Паулын залбирал баг. Паул ингэж залбирсан. Уншигчдын төлөөх залбирал гэж хэлж байгаа. За би сонсогчдын төлөө. Ийм би эцгийн өмнө өвдөг сүгдэж тэнгэр болон газар дах овг отог бүрийг нэрлдэг түүнд залбирч байна. Тэрээр өөрийн алдрын баялагын дагуу гэж хэлж байгаа. Сүнснийхээ хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчрхжүүлж өгөх болтугай. Ингэснээр Христ итгэлээр зүрхэнд тань нутаглаж та нар хайр дотор үнслэгдэн суйрлагдаад тэр хайрын ямар өргөн урт өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр та нар Бурхны бүх дүүрлээр бэлгэх болтугай гэж хэлсэн. Мэдлэгийг давдаг. Бид нар одоо хөдөө очиж явж явах зэг заримдаа нэр харамсаар гашуудмаар юм бол. Хүнтэй очиод уулзахад Библи уншиж үзээгөө би Есүсийг мэднэ л. За маш олон итгэгчдэр Есүсийг мэддэг болсон байгаа. Петр ч Есүсийг мэдчихсэн. Петроос Есүс асуудаг штэ. Хүмүүс намайг юу гэж хэлж ийн гэсэн. Тэгсэн чинь та бол амьд Бурхны хүү гэж хэлсэн. А хүмүүс болохоор зарим нь шивжүүлэгч элея мэлэ янз бүр юм ярьж ирсэн. Харин тэгэнгүүт хэл чи яг юу гэж бодож ийн гэсэн. Та бол амьд Бурхны хүү гэж ирчихсэн. Тэгэхээр өөрийгөө айгүй мундаг гэж утсан чинь Есүс хэлж хээ. Чи биш ээ. Чиний мах цус биш. Чиний амьдралын туршлага чадвар чинь оюун ухаан чинь биш ээ. Тэнгэр дэх эцэг минь чамд илчилсэн байхгүй гэж хэлсэн байхгүй. Өнөөдөр олон хүмүүс Есүсийг мэддэг. А би сүмж явдаг гэж ярьдаг.
Харин Бурхан таныг мэддэг болов? Тэгж бодож үзсэн үү? Бурхан таныг яг хэн бэ гэдгийг мэдэх болов? Би Бурханы өмнө суугаад ер нь би бол Бурханы хүүхэд гэдгийг би мэддэг. Бурхан хайртай гэдгийг ч би мэднэ. Бурхан бас түүнд би хайртай гэдгийг тэр бас мэднэ. Харин та Бурханы талаар мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр бүх дүүрэлт гэж хэлсэн шүү. Загалмаа дээр хэлсэн гүйцэгдлийг тухай ярьж байгаа байхгүй юу? Таны амьдрал бэлхэх болно. Христ дотор мэрэгэн ухаан мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байгаа гэж энэ номон дээр хэлсэн байгаа. Христ дотор шүү. Мэрэгэн ухаан мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан. Соломон хаан Бурханаас бол эд баялаг, эд хөрөг гуугаагүй шүү дээ. Ухаарын ялах зүрхийг гуух үед л Бурхан таалагдж байгаа байхгүй. Өнөөдөр Бурхан таныг таалдаг уу? Би одоо энэ уртлын сонгуулаар асар их мөнгөний санал ирсэн. Тэр мөнгөөр би Бурханы тааллыг хоцдмааргүй санагдсан. Өнөөдөр энэ хөдөлж болох үнэт зүйл байх хэрэгтэй. Тэгэхээр амьдрал дотор. Тэгээ би үгүй гэсэн. Энэ миний 20 хэдэн жилийн итгэлийн амьдрал ийм хүн мөнгөний төлөө байсан бол хамгийн өрөвдөлтөн хүн шүү дээ. Тийм учраас үгүй. Хөдөлж болохгүй үнэт зүйл гэж байдгийг шүү. Тийм учраас надаас юм бити асуугаарай гэж хэлсэн. Тэгээд тэд нар гайхаад цогоо их мөнгө штэ гэсэн. Гэхдээ тэр хамаагүй. Хүнд мөнгөөр хөдөлж авахгүй үнэт зүйл байдаг юм шүү. Тэгээ явахт нь би эргэж харсан. Бас та нараас мөнгөөр авч чадахгүй бас үнэт зүйлийг та нар мэдэхгүй байх гэсэн. Тэр хүмүүс гайхаад бус төрийнхэн байсан. Юу ярих гэж байгаа чи гэсэн. Би бол шин бүтэн ойртоо онноо. Надад ямар ч ял буруутгал байхгүй. Би хизээ баригдчихгүй гэж айц байхгүй. Би Христ дотор байгаа учраас нүгэл өглөө хөлөөс чөлөөд гитсэн юм байна. Харин та нар хизээ баригдахгүй гэж насаар айцтай амьдрна. Эцэстээ үрд мөхийн галт шатна шүү. Энэ үнэт зүйлийг ойлгоорой гэж хэлсэн. За тэгэхээр өнөөдөр би юу ч ярих гэдэг юм бэхээр бусдыг хайрлна гэдэг бол Есүс бол асар их төлөөс төлсөн шүү. Зодуур, нүдүр, зовлон, ичгүүр. Тэгээ сүүлдээ бүр тэрнийхэн төлөө бүр загалмай дээр алагдсан. Хайрлах гэж тийм амархан биш ээ. Та бусдыг хайрлан тэд таныг үзий ядна. Хайрлсны чинь төлөө таныг муулах болно. Таны төлөө зохиол бичиж хүмүүст ярих болно. Манай сүмийн хүмүүс ер нь гэл миний амьдрал эхнэр битэрийн талаар энэ тийм тэгээд янз бүрийн зохиол яриад. Харин бид Бурханы өмнө тийм үү түүнтэй хамт алхдаг. Тэгээд тэр хүмүүс дараа нь өөрснөө ичдэг. Ягаад гэхээр цаг хугацаа гэдэг чинь үр жимсээрээ үнэт зүйлээрээ ялгараад гараад ирдэг болох. Тийм гэр бол ер нь тусгаарлагдсан гэр бүл. Бид нүгэлт байр өмөргүй. Бид зөвхөн гэр бүл, чуулган, илгээлт гэсэн ийм гурван замыг л би амьдралдаа тийм үү тавьсан баг. Хөл доороо тавьсан. Нүгэлтнүүдийн зам руу явахгүйгээр шийдсэн. Басамжлагчийн суудал суухгүй гэж дуул номын 1-р бүлэг дээрээс. Тэгээ буруудуудын зөвлөгөөг сонсохгүй гэж хэлсэн. Та үнэхээр амжилттай энэ жил ялалтай амьдрахын тулд таны амьдрал буруудууд ямар хүмүүс бэ? Ховж ивэрж байгаа, чуулганы эсрэг, пастрын эсрэг, хүмүүсийн эсрэг ямар нэгэн муу мэдээ ирж байгаа хүмүүсээс та хол байгаарай. Таны үйлчлэлээс бусдыг хайрлах чинь айгүйх том саад болдог. Тэгээд бид үйлчлэж бурхлыг хайрлахад саад болдог зүйл тэр хувийн хичээсэн байдал. Библиэлд ирээс хаана хувийн хичээсэн байдал нь тэнд замбраагүй байдал, бузар байдлууд бий болдог гэж. Хүн ер нь өөрийгөө бодоод ирэх үедээ л хүн ер нь хөгийн болдог. Тэгээд бид нар үйлчлэхэд бас нэг саад болдог зүйл харьцуулалт шүү. Та өөрийгөө хэн нэгэнтэй битгий харьцуулаарай. Хажууд байгаа үнэ ардаа ганц цорын ганц шүү дээ. Та дахиж энэ хүнтэй хизээч учрахгүй. Одоо өнгөрсөн жил чуулганаас нэг ихч маань мөнхийн улс руу явсан. Одоо хэдийгээр бид энэ дэлхий дээр дахиж хизээч тааралдахгүй байх. Гэхдээ харин үрд мөнхийн улсад хамт байна. Нэг одоо чуулганы маань гишүүн анд маань бас нас урчлаа. 3 өдөр бид нар гаргана. Энэ чуулганд ирсэн, итгэсэн, баптизм өртсөн. 2005 оны 3 сарын 24-нд би зээш мартадгүй. Найз маань хэцүүхэн хүнд байх үед яг тэр залууг гэртээ авчирч 3 сарын 24-нд охин маань төрөө 5 хоногтой байсан. Шалом. Яг тэр шөнө яг Иесусыг дуудаж эснийг болно хүлээж авсан байхгүй манад. Тэгээ мэдээж хүний амьдралд тэмцэл тэг ялалт алдаа оноо дотор явсан. Гэхдээ та нэг зүйлийг бодоорой.
Би өнгөрсөн өдрүүдэд яг олон зүйлийг бодсон. Тэгээ Бурхны хайр гэдэг бол болцолгүй байт юм. Тэр юу хийсэн, ямар алдаа туулсан, ямар муухай юм хийсэн хэн ч хамаагүй. Бурхны хайр гэдэг бол ийм агуу нүгэлтнийг, над чиг нүгэлтнийг уучилж миний ялыг тооцоогүйгээр хүүдэр ялыг нь тогтсон байна. Тэгээ би бодсон. Есүсийн хажууд загалмаа дээр хоёр гэмтрэгтэн цовдлогдсон шүү дээ. Нэг нь бол доромжсоор байгаа л тэр үүд мөх тарчлын газар явсан баха. Харин нэг нь эзэн минь ээ. Өөрийнхөө хаанчлалд намайг санаач гэж Есүсийг дуудсан шүү дээ. Гэсэн чинь Есүс юу гэж хэлдэг вэ лээ? Тэр сүмж яваагүй шүү. Тэр баптизм өртөөгүй шүү. Тэр нэг удаа цуглаанд ирээгүй шүү. Нэг удаа залбираагүй бах. Харин тэр гэмтрэгтэн үхгийнхаа яг эцсийн амьсгалынхаа мөчөд эзний нэрийг дуудах үед Есүс юу гэж хэлсэн? Өнөөдөр гэж хэлж чи надад яваачнд байна гэж. Энэ хайрыг ойлгосны дараа тэр ямар ч байсан чуулган байна, эзэн байна, ах トゥ нар минь байна. Хэдүүлээ 3 өдөр иршлэлтэйгээр бас талархалтайгаар мөнхийн ус руу үдэж өгнө. За тэгэхээр ах トゥ ус минь ээ, хайр гэж яг юу вэ гэхээр хайр гэдэг бол эцсийн хүртэл хайр биш шүү. Хэцүү шүү дээ. Хэдэн удаа уучлах юм гээл. Петр амар мундаг те 7 удаа юу гээл гэсэн чинь 70 дахин 7 гээл. Цаг минут өдөр болго уучлал гэж хэлж байгаа юм. Харин бидний яг Бурхны Христийн хайрыг гүн гүнзгий ойлгоогүй байхдаа дандаа гомдлдог, үйлчилж хайрлах саадвал гомдлох. Би энэ хүнийг зөндөө хуучсан. Би насаараа л твчлээ гэдэг. Гэхдээ яг үндэ та насаараа л твчих ёстой байхгүй. Үхэн үхтлэл твчиж, үхэн үхтлэл инэрэнгүй байхыг чинь хайр гэж байгаа шүү. Есүстэй хамт явсан хүмүүс бол тухайн үед бол үнэхээр Бурхны хүү мөн гэж мэдчихсэн. Түүний бусдыг идгээж гайхамшиг үйлчилж, бусдыг хайрлаж харсан. Ихтэй тэд урвсан шүү дээ. Унсан шүү дээ. Харин Есүс үхлээс амьсны дараа Петр дээрээ асуудаг те. Яг энэ асуулт би бас унж үтсэн амьдралын шавар шавбакн дотор хутгалдаж явж ирсэн. Харин тэр үе зүрхэн дотор минь яг надад хайртай юу гэж бас энэ намуухан дуу миний амьдралд ирсэн. Тэгээ би үйлчээс Бурхан минь яг үндэ би таныг хайрлаж чадахгүй шин. Яг үндэ би өөрийгөө ч хайрлаж чадахгүй. Яг үндэ би бусдыг хайрлаж чадахгүй байна уу? Би Бурханы өмнө яг ингэж бууж өгсөн. Яг тэр цаг мөчөөс эхлэн Бурханы хайрыг ойлгосон байна. Та өөрийнхөө үч чадлаар, өөрийнхөө мэдлэгээр, өөрийнхөө туршлагаар та бусдыг хайрлаж үйлчлэх боломжгүй. Тийм учраас өнөөдөр үнэхээр би таныг энэ 25 он та Бурханы хайр, Бурханы хүч чадлыг авах. Бурханы хайрыг дуусгах юу ч байхгүй. Бурханы хайр бол хизээс дуусахгүй, хизээс өөрчлөгдөхгүй. Тийм учраас Библиэлд хэлсэн байгаа те. Түүний залбирал ингэж хэлсэн байна. Ингэснээр Христ итгэлээр зүрхэнд тань нутаглаж та нар хайр дотор үндэслэгдэн суйрлагдаад тэр хайрын ямар өргөн урт өндөр хийгээд гүн болохыг бүх харин хүмүүсийн хамт ойлгох болтугай гэж хэлж. Амен. Хандус минь ээ. Би юу хэлэх гээд байна вэ? Ер нь ямар хүмүүсийн амьдрал өөрчлөгддгийг би өөрийнхөө амьдралаас та бүхэнд гэрчилмээр байна. Хүн хайрлах үедээ л өөрчлөгддөг. Хамгийн ад жаргалтай хүн ямар хүн бэ гэсэн хайрлах чаддаг хүн байдаг. Тэр хэцүү, тэр бүх зүйлийг аваад яг туулсны дараа таны амьдрал жинхэнэ баяр хөөр. Хамгийн үн цэнтэй өмнө хайрлагдж байгаа юм байна. Би ер нь өөрийгөө хэн ч хэрэггүй, хэн ч ойлгодгүй, хэн ч хайрладгүй гэж боддог байсан. Тэр над чинь гэр бүл байна, чуулган байна, Бурхан байна, тийм ээ? Маш олон итгэлийн ахын дүүсүүд байна. Тэгээ энэ үнэт зүйлийг ойлгосон учраас өргөжлүүлэн ер нь амьдрахыг байнга шийддэг шин. Заримдаа нэр өгчмөрч өдрүүд тэгээ баг зөндөл тохиолддог. Гэхдээ яг тэр өдрийг амьдрах сонголт гаргаж хэцүү байсан ч тийм үү хайрлах шийдвэр гаргах үед та эргчлөөтэй баяр хөөртэй байдаг. Хүн хайрлах чадахгүй бол ер нь үйлчилж чадахгүй хүнд бол өөрчлөлт гэж байдгүй, өсөлт гэж байдаг. 10 жилийн өмнө, 20 жилийн өмнө ямар байсан яг хэвээрээ байждаг. Тэгээ тэр хүмүүсийг харахаар юусаа хайрладаг хүмүүс, үйлчилдэг хүмүүс. Би нэг хөдөө үйлчлээс нэг эмэгтэй над дээр гүйж ирээд ядруухан хувцастай хүүхдэд ирсэн эмэгтэй ирээд пастор таньс нэг юм асууя гэсэн. Юу гэсэн. Би одоо цуглаан жаваад 9 жил болоод миний амьдрал ерөөсөө өөрчлөгддөг. Би дотроо цуглаан жаваад л өөрчлөгдөхгүй шүү дээ үнэндээ. Тэгээ би асуусан. Чи хайрладаг уу гэсэн. Би хэнийг хайрлах юм? Хинч намайг хайрладаг юм чи гэсэн. Чи чуулгандаа үйлчлдэг үү гэсэн. Би ер нь юу хийх юм жижигхэн цуглаант чинь. Тэгээ чи өргөдөг үү гэсэн чи би юугаа өргөдөг юм. Чи яагаад тэгээ турж өгчөөг өнөөдөр бол амьдрах. Чиний амьдрал үр тарихгүй учраас чиний амьдрал
өөрчлөгдөхгүй гэсэн. Библи хэзээ ч бодлоо юу тэр нь түүнийг л авна. Хайр тариул хайрыг авна. Төмс тариул төмсөө авна. Уур тариул уурыг авна. Тийм ээ? Твшэрийг тариул твшэрийг авна. Инэрэнгүй бол инэрэнгүй байдлыг л авна. Бурхан бол шудраг баг. Тэгээ биелсэн чи үйлчил өрөг хайрл. Хүн ер нь аваад бол дандаа хоосордог. Мөксөн тэнгис шиг. Оролт байдаг дандаа авч идэг. Гаргалт байхгүй бол. Библийн нууц бол өгөл гэдэг байхгүй юу? Үйлчил гэдэг баг. Хайрл гэдэг. Тэ? Энэ үннийг л ойлгох юм бол энэ үннийг л шийдвэр гаргах юм бол 2025 онд би та бүгдийг уриалж ийн ятгаж байна. Та нэг хүнийг хайрлаарай. Нэг хүнд үйлчлээрэй. Нэг хүнийг дагалдуулаарай. Би танд том зориг тавиагүй шүү. Та өөртөө би нэг хүнд сайн мэдээ тараагаад, нэг хүнд цагаа гаргаад, нэг хүнийг хайрлаад, өвчтөө бол эргэчих. Тийм ээ? Зовж байгаа бол хамт үйлчих. Баярлж байгаа бол хамт баярлчих. Та нэг л хүний төлөө та зүрхсээ зориулчих. Тэгээд тэр хайрыг чи өндөр гүн намыг ойлгоод тэр хүний амьдрал өөрчлөгдөөд тэр хүн дараа нь өөр нэгийг хайрлах бол. Амен. За тийм учраас ахын дүүс минь ээ. Та бүгдийг уриалж ийн ятгаж байна. 2025 онд эцсийн хүртэл хайрлая. Эцсийн хүртэл үйлчлэе. Амен. Хамт залбирая. Мөнхийн эзэн минь танд баярлалаа. Та биднийг нүгэлтэн байхад хайрлсан. Таны эзээ гайхалтай болцолгүй хайранд бид үнэхээр талархаж. Эзэн минь үнэхээр 2025 оныг таны мотор түргэж. Та биднийг эцсийн хүртэл хайрлсан. Та загалмаа дээр өөрийн амийг өгөж гүйцэлтэй гэж хэлэх үед хүртлээ та биднийг таны хайр өөрчлөгдөөгүй аав. Та өглийгээс дахин амьсныхаа дараа хүртэл эзэн хайрлсан хэвээр байсан. Та одоо ч эзээ биднийг хайрлаж байгаа. Үрд эзээ орхиж явахгүй тулд өөрийн сүнсийг бидэнд өгч, өөрийн үгийг бидэнд өгч. Эзэн минь энэ газар хамт байгын төлөө талархаж байна. Өнөөдөр таны үгийг сонссон хүн болгоны амьдрал Есүс та биднийг хэрхэн хайрлсан, үлгэр дуурайд үзүүлсэн шиг бид бие биенээ хайрлаж, бие биендээ үйлчлэхэд эзэн минь та ариун сүнс хүч чадлаар өрөөж өгөөч гэж Есүсийн нэрээр залбирч байна. Амен.